9-р сарын 1 шинэ хичээлийн жил эхэлж байна. Энэ удаад бид орчлон сургуулийн Эрдмийн баярыг сурвалжсан юм. Энэ хичээлийн жилдээ 112 хүүхэд Эрдэм ном сурахаар орчлон сургуулийн босыг алхан орж байна. Минааны 6-нд Цэцэрлэгээс сургууль ямар байна? Гоё байна уу? Төл бүрийн урлагийн тэмцээнүүдэд 6-аас 12 хүрээний сурагч маань 320 гарснаас Доо шуудаг мэдхүү. Тусгай байрын шагнал 46 хүрсэн. Нарангой. Боломжийг бүрдүүлж тэтгэдэг болно. Энэ жил 4 сурагч энэ тэтгэдэг харцныг та бүхэндээ дуулсан. 12 ангийн сурагч Болгоатрын үлэмж Улсын биологийн олимпиадад хүрд медаль хүртсэн тул 10%, 12 ангийн сурагч зургийн боксер Улсын медицийн олимпиадад мөнгөн медаль хүртсэн тул 15%, 12 ангийн сурагч Олон Баатарын бодлоор 10 ангийн сурагч Олон Баатарын түмэн Улсын математикийн олимпиадад хүрд медаль хүртсэн тул Орчлон сургуулийн хувьд хан уул дүүрэгт 200 хүүхдийн цэцэрлэг 1000 гаруй сурагчтай. Харин Сүхбаатар дүүрэгт 100 гаруй хүүхэдтэй нийтдээ 280 гаруй багш ажилчдтайгаар шинэ хичээлийн жилийн эхлүүлж байна. Кембрижийн олон улсын хөтөлбөрийг босоо тогтолцоонд хэрэгжүүлдэг тус сургуулийн хувьд энэ жил онцлогтой гэдгийг багш ажилчид нь хэлж байв. За энэ жил манай сургуулийн хувьд их онцлог жил байлаа бас. Хан уул дүүргийнхаа орчин сургууль дээр 4-1-р ангийн бүлэг хэлсүүлэн авч Сүхбаатар дүүргийнхаа сургууль дээр 2-1-р ангийг авч байгаа. Нийт 6 бүлгийн 1-р ангийн сурагчид манад хичээлж байна. Энэ хичээлийн жилийн онцлог бол бид нар нэлээд олон шинэ төслүүдийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаагаар онцлог байна. За энэ дээр онцлон дурдах зүйл бол ахлах дунд сургуульд нэвтрүүлж байгаа Turnitin гэдэг програм байгаа. Хүүхдүүдийн хувьд тэр Turnitin гэдэг програмын гол онцлог бол дэлхийн эрдэм чөлөөний бүх байгууллагууд хэрэгэлдэг. Энэ жилийн хувьд сурагчид ч төв дэлхийд гаргасан томоохон амжилтаар шинэ хичээлийн жилээ өгдөж байна. Тухайлбал бүгд найрамдах хятад ард улсад зохиогдсон олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн 19 ангийн сурагч Төрбат мөнгөн медаль, 10 ангийн сурагч Тэнүүн хүрэл медаль, Тайланд улсад зохиогдсон олон улсын математикийн 56 дахь олимпиадад 12-ын А ангийн сурагч Бодрол хүрэл медаль хүртсэн амжилтаар хичээлийн жилээ өгдөж байна. Урлагийн амжилтаар ч олон улсад нэрээ дурсгасан сурагчдын урлагийн тоглолтоор Эрдмийн баяр үргэлжилсэн юм. Ийхүү 1-ийн Б ангийн сурагч Батэрхэд, 1-ийн А ангийн сурагч Амир Эрдэнаар амьдралын анхны хонхоо цуурайтуулсан юм а. Болор сайхан багштай 1-ийн А анги, гэрэлзүүл багштай 1-ийн Б анги, Адьяа сүрэн багштай 1-ийн С ангийнхнаас эхлээд орчлон сургуулийн сурагчид 2015-аас 16 оны анхны хичээл рүүгээ орсон юм а.